Жохлыг шударгаар шуурхай оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. Орой минь үзэгчдээ Жохлыг шударгаар шуурхай өргөн оройтой оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээ эхэлж байна. За өнөөдөр аймгийн засаг даргын нэрэмжит шуурхаан зөвлөгөөн болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнөөр төрийн байгууллагуудын цаг үеийн холбогдлолтой мэдээлэл хийгдэж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод биелэлжилт мөн ирж буй 7 хоногийн ажлын чиг үүргийг өглөө. Баян өндөр сумаас цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины үлдэгдэл мөн малын гоц хаалбарт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн вакциныг 4 мал эмнэлгээр дамжуулан хийхээр төлөвлөж ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн байна. За ариутгал халдваргүйжүүлэх ажил гэр хороол, линолеум, бохир усны шугам, орон сууцны орц, подволыг ариутгах ажлыг 4-р сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хийхээр болсон байна. За харин Эрдэнэт ус улаан түгээх сүлжээ компаниас өнгөрсөн 7 хоногт харилцаа хандлагын чиглэлээр диспетчерийн албаны 43 ажилтнанд сургалт явуулж аттестат хийсэн байна. Ариутгал халдваржуулалтын ажлууд гэр хорооллыг, нойлыг, бохир усны шугамыг ариутгах, байрны орц подволуудыг ариутгах ажлууд бол энэ 7 хоногт эхлэх гэж байна. Иргэдэг бас энэ ажилдаа бас идэвхтэй оролцож, санаачлах гаргаж бас ариутгал халдваржуулалтыг хийлгэрэй гэдгийг хүсмээр байна. 2018 онд Баян өндөр сумын орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын сандаа суулгыг 3 дахь өдрөөс багийн ажлын албуудаар дамжуулан иргэдээс авах сандаа суулгууд явагдаж байна. Мөн энэтэй уялдуулаад 17 онд аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил, сумын хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын мэдээллийг сайн хэлбэрээр иргэдэд хүргэж байна. Захиргааны нэг шонгоос маш олон холбогдсон байсан Эрдэнэт булганы захиргааны төвөгшин сүлжээний холбогдсон байсан айлуудыг салгаж өөрийн эзэмшлэх 62 айл тэд станцд холболт хийж аюулгүй ажлыг бол хангасан байж байгаа. За манай байгууллагын шуурхай үүсгэний албан үед диспетчерийн албан дээр бид харилцаа хандлагын чиглэлээр бас тодорхой хэмжээний сургалтын зохион байгуулад нийт 43 ажилтнанд аттестат явуулсан. За энэ чиглэлээр бид нэр бас гаднаас баасан мөлийн хамгаалан нарыг одоо авчиж сургалтын зохион байгуулсан байна. Манай харилцаа хандлагын чиглэлээр доктор Алтан цаажийг мөн авчиж сургалтыг тус зохион байгуулсан. Энэ газартай холбоотой энэ барилга утгаартай холбоотой өргөдлүүд 17 он гарсаар төрийн байгууллага, төрийн чиг өргөх байгууллагууд ирсэн өргөдлүүдийн дүн шинжилгээгээд үзэхлээр 70 орчим үеийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахаар ингэ ажиллаж байгаа. Ерөнхийдөө энэ итгэлийн зээлтэй холбоотой ямар хэлбэрээр явах вэ гэсэн загварчлалыг саналын би эндээс хүргүүлсэн. Яг тэр чиглэлийн санал явж байгаа гэж би ойлгож байна. Одоо энэ асуудлууд мэдээллүүдээ иргэдэд сайн хүргээд энэ итгэлийн зээл болох асуудалд яаралтай орох хэрэгтэй. Яаралтай орох хэрэгтэй. Байгууллага зохион байгуулах хэрэгтэй, тодорхой хэмжээний сургалтууд төлөвлөх хэрэгтэй, судалгаанууд хийгдэх хэрэгтэй. Энэ ажлыг хөдөлгөөн боломж үйлчлэгийн нэгдсийнхэн нэгэн бодлогын хэлтээс хамтар сайтар зохион байгуулнаа. Яг үүнтэй холбоотой уялдаатайгаар хөрөнгө оруулалтын бодлого төлөвтэй хэлтсийнхэн энэ томоохон худалдааны төвүүдтэй нийгмийн туслалын хэмжээнд хамтран ажиллах гэрээ байгуулах хэрэгтэй. Бид нартай сайхан уулзаж санал солилцож биелжсэн тийм ээ. За шуурхай зөвлөгөөнөөр хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгаврыг өгсөн. За хурдтундас ороход 5-6 дугаар микрийн орон сууцны байруудын урд их хэмжээний ус шалбааг тогтдгоо. Тиймээс дээрх 2 хорооллын үерийн сувгчлалын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэх боломжийг судлах үүргийг хотын захирагчийн албанд аймгийн засаг дарга өгсөн юм а. За мөн Франц улсын хөрөнгө оруулалтаар баригдаж буй хотын цэвэрлэх байгууламж өргөтгөлийн өмчлөлийг тодорхой болгоход холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа тооцоо хийх хэрэгтэйгээс гадна Эрдэнэт үйлдвэр компанийн өмчлөл тодорхойгүй байснаас шалтгаалж Орхон аймаг тус үйлдвэртэй хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулах, Гоёл багийн инженерийн шугам шүлжээг яаралтай холбогдох яам агентлагуудтай харилцан шийдвэрлүүлэх ажлыг анхаарч ажиллах, мөн малын сэгзэн устгалын ажлыг хөрш залгаа аймагуудтай уялдаа холбоотой хийж гүйцэтгэх үүргүүдийг холбогдох байгууллагуудад аймгийн засаг дарга үүрэг болгон өгсөн юм а.
Монгол улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 27 жилийн ойн баяр тохиолоо. Аймгийн ардчилсан намын тэргүүлэгчид гишүүд шинжлэгдсэн намын тогтолцоогоор сөрөг хүчний эсрэг хүчтэй зогсгоо дуу нэгтээ илэрхийллээ. Эрхэм журмын нөхөд та бүхэндээ ардчилсан түүчээ болсон эрхэм залуус та бүхэндээ Монгол оронд ардчилсан хувьсгал дэлгэрч олон намын тогтолцоо үүсч улс төрийн голлох хүчин болох ардчилсан нам байгуулагдсны 27 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 1990 оны цагаан морин жил Монгол улсад ардчилсан хувьсгал өрнөж хүний эрх чөлөөг авч ирсэн билээ. Орхон аймгийн ардчилсан намын барьцаанууд Ахмад буурлууд шинжлэгдсэн шин залуус Монгол улсад ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 27 жилийн өг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хугацаанд хэдий алдаж онож өдийг хүргэсэн ч төрийн эрх баригчдын эсрэг хүчтэй бодлогоор баттай зогсохоо дуу нэгтээ хэлж байлаа. Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан 27 жилийн ойн баярыг манай Орхон аймгийн ардчилсан нам нийт гишүүд дэмжигчдийн хамтаар тэмдэглэж байна. За албан ёсоор 4-р сарын 7-ны өдөр манай намын 27 жилийн Улаанбаатар хотод зохион байгуулсан. За яг намын дотоод сонгуультад давхцсан учраас бид нар Улаанбаатар хотод баяртаа оролцоод өнөөдөр яг Орхон аймагтаа энэ баярыг албан ёсоор тэмдэглэж байна. Мөн ойн баярын үеэр ажилласан дотоод сонгуульд ялалт байгуулсан намын дарга нарт ялалтыг нь баталгаажуулж батламж үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Баян өндөр сумын ардчилсан намын дарга, Гамболд Жаргалан сумын ардчилсан намын дарга Эрдэнэбаяр нар сэтгэгдлээ инхүү болцлаа. Өнөөдөр бас баярын өдөр тохиож байна. Дээрээс нь энэ баяр дээр Баян өндөр сумынхаа намын одоо даргын батламжаа авлаа. Энэ бол маш том хариуцлага, нийт гишүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг бол асар их. Бид одоо дотооддоо биш гадаад хүчтэй сөрөг хүчин байж Орхон аймгийн ардчилсан нам эзэнтэй болж энэ болохгүй бүтэхгүй байгаа улс төрийн удаа дараагийн одоо энэ тэмцлийг эхлүүлж сөрөг хүчнийхээ үүргийг одоо энэ цаг мөчөөс эхэлж одоо хийх ёстой. Эв нэгдэлтэйгээр энэ аймаг орон нутгаа бас цаашаа хөгжүүлэх, сайн сайхан руу чиглүүлэх болохгүй байгааг энэ одоо шүүмжилж, хэлж, зас залруулах энэ одоо чиглэл рүү бид нар эв нэгдэлтэйгээр орж ийн. Ингээд ардчилсан нам бүтэн болж байна. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин энэ цаг мөчөөс эхэлж бас хийх, намын гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттайгаар биелүүлэх ийм одоо цаг мөч иржээ гэж ингэж харагдаж байна. Манай ардчилсан намын 27 жилийн арга хэмжээ болж байна. 27 жилийн арга хэмжээгээр намын даргын батламжаа аваад авж байгаадаа бас баяртай байна. Тэгэхээр тэртээ цагаан морин жил манай ардчилсан намыг эхлүүлсэн ахмадуудын маань бас гавьяа зүтгэлийг бол бид нар энэ дээр дурдахгүй байхын аргагүй. Тэгэхээр бид нар бол тэр бүх үйл хэргийн үндсэн дээр бол үзэл бодлоо бид нар чөлөөтэй илэрхийлдэг болсон. Хувийн өмчтэй болсон. Чөлөө зах зээлийн үршмээр бид нар бас хүний ил зэрэгэлдэг бүхэл зүйлсийг зэрэгэлдэг болсон гэх мэтчлэн тоочод олон эерэг зүйлсүүд бол бидэнтэй байна. Аймгийн ардчилсан намын хувьд дотооддоо шинжилэлт хийж шин залуу үеийн төлөөллөөр бага бүрдүүлсэн учраас намын барьцаанууд Ахмад үеэсээ сургамж дадлага авч нэгдсэн нэг хүчээр эв санаагаа нэгтгэн ялалтанд хүрэх учиртайг онцлсан юм а. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэнд сургалтыг зохион явууллаа. Энэхүү сургалтанд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын зөвлөл, бүрэлдэхүүн байгууллагууд, хувийн хвшлийн байгууллагууд төлөөллүүд оролцлоо. Өнгөрсөн 7 хоногт аймгийн статистикийн хэлтсээс эдийн засаг нийгмийн хөгжлийн дүнгээр 2017 оны 1-р улирлын статистик үзүүлэлтийг танилцуулсан. Энэ үеэр аймгийн гэмт хэргийн гаралт өсөлттэй байгааг мэдээлсэн юм. Тэгвэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сэтгэл зүйн эрүүл мэнд сургалтыг энэ өдөр зохион явууллаа. Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллага, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа чухлаас гадна хувь хүний оролцоо чухлыг онцлсан юм а. Тодорхойлбол гэмт хэрэг үйлдэх шалтгаан нь тухайн иргэний сэтгэл зүйн нөхцөл байдал чухал байдгийг энэ сургалтаараа сурталчлан таниулахыг удирдгал болгосон тухайга аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөх Гамбат энхүү ярьж байна.
Гол зорилго нь өнөөдөр гэмт хэргийн шалтгаан нөхцөл маш олон талтай тийм ээ. Тийм учраас гэр сэтгэл зүйн тал бол одоо өндөр тавигдаж шээ. Жишээд өнөөдөр аливаа асуудалд хандах харилцаа хандлагаас бүх зүйл хамаарч байна. Ганцхан одоо мөнгө, ганцхан одоо эдийн засаг одоо нөхцөл гэж ярих нь хангалттай биш байна. Тийм учраас манай энэ удаагийн сургалтын гол зорилго бол гэмт хэргийг бууруулахад сэтгэл зүйн өрнөлөө тийм ээ. Ач холбогдлыг бас тодорхой хэмжээгээр хөндөж байгаа нь энэ сургалтын агуулгыг тодорхойлж байгаа. За Улаанбаатар хотоос гэр бүл судлалын төв мэргэжлийн байгууллагын хүмүүс ирж сургалтыг хийж байгаа. Тэгээд ер нь бол ингээд амьдрал дээр ингээд хараад байхдаа олон хүчин зүйл бисаа хэллээ тийм олон хүчин зүйл байдгийг нэг зүйл нь хүн өөрөө сэтгэлээс яаж хандах нь тухайн асуудал тийм ээ гэдэг асуудал байна шүү дээ. Тийм учраас өнөөдөр төлөвшил юунаас эхлэх вэ? Үнэхээр одоо хүн өөрөө хүн болж яад төлөвснөөс эхлэн тийм ээ. Тэгээд хүн болж зөв төлөвсөн өнөөдөр жишээлбэл гэмт хэрэгт багаар одоо өртөхгүй байх шийдэ тийм ээ. Энэ утгаар л одоо энэ лекцийг энэ сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтанд бол одоо сэтгэл зүйн Наранбаатар доктор тийм ээ. Хүн сэтгэл зүйн сургалт хийлээ. За энд бол одоо хувийн гэр бүлийн болон одоо хувийн төлөвшил тэгээд хандлага гэр бүлийн харьцааны талаар одоо үнэт зүйлсийн талаар одоо зорилгын талаар хэмтчлэнгээр зүйлүүдийг бол маш тодорхой ярьлаа. Ер нь бол энэ лекцээс эцсийн үр дүн нь бол ер нь бол хүн болгон одоо өөрсдийн төлөвшлийн цааталд одоо ялваа нэгэн гэмт үйлдэл гэмт халдлагаас сэргийлэх энэ хандлага бол бас байж байгаа гэдэг нэрийн хувьд ажил мэргэжлийн хувьд бас тэгж ойлгож байгаа. Ийм сайхан сургалт болж чинь. За сургалт бол бас тодорхой хэмжээгээр үр дүн өгөх хүмүүсийн талхад бол маш өргөн мэдээллийг өгөх хэмжээний сайхан сургалт болж байна гэж үзэж байна. Ер нь Орхон аймгийн олон нийтэд харилцдаг иргэдтэй харилцдаг ийм төрийн болоо төрийн бус байгууллагын ажилтнуудын өнөөдрийн сургалтанд оролцож байна л да. Жишээ нь одоо төрийн цагдаа цагдаагийн байгууллагын иргэдтэй ойр байдаг. За мөн олон нийтийн үйл төчний байгууллага байгаа гэж байна. Бусад энэ байгууллагууд оролцож байгаа. За өнөөдрийн сургалтын ажил холбогдлыг ерөнхийдөө өнөөдөр одоо биднээс харьцаа хандлага ямар байх юм, хувь хүн өөрсдөө яаж төлөвшөх юм гэдэг энэ тал дээр л одоо их үнэтэй ийм сургалт болж байна л гэж үзэж байна. Энэхүү сургалтанд Улаанбаатар хотын сэтгэл судлаач Наранбаатар гэмт хэргийн үүсэх шалтгааныг сэтгэл зүйтэй холбон илтгэсэн бөгөөд тус сургалтанд аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, аймгийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагууд мөн хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд танхим дүүрэн хамрагдлаа. Дараагийн мэдээг хүргэе. Махсууны анх дахь аяны хүрээнд малчтын орлогыг нэмэгдүүлэх, хүн амын стратегийн тогтвортой байдлыг хангах, зах зээлээс хэмдүүнээр махыг худалдаа авах зорилгоор нөөцлсөн махыг худалдаалж эхлээд байгаа. За тэгвэл энэ жилийн тухайд манай аймагт энэ сарын 13-наас эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргасан байна. Махсууны анх дахь аяны хүрээнд хаврын цагт хэрэглэх махны нөөцийг бүрдүүлжээ. Энэ жилийн тухайд нөөцөд бэлтгэсэн үхрийн ястаа махыг 5700 төгрөг, хоньны ястаа махыг 5200 төгрөгөөр, ямааны ястаа махыг 4200 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна. За өмнөх онтой харьцуулахад нөөцийн махны үн ижил түвшинд байгааг холбогдох байгууллагаас мэдээлж байна. За Орхон аймгийн тухайд нөөцлсөн махыг худалдаалan борлуулах эрхийг сонгон шалгаруулалтаар олгодог бөгөөд тусгай мах хадгалах, хөргүүр агуулгах, түүнийг бэлтгэх чадварлаг болгосон хүчинтэй байх шаардлагатай бөгөөд Орхон аймагт Эрдмит компани хийж гүйцэтгэх эрхийг авсан байна. За 2017 онд Хүнсүдэ аж ахуйн яам Махсууны аяны хүрээнд Орхон аймаг болоод Улаанбаатар хотод махыг бэлтгэж үнийг доктортой хэмжээнд байх хүрээнд махыг худалдаалах болсон байна. За цэгүүд бол нээлттэй манайтай хамтарч ажиллах дэлгүүрүүд бол бүгд нээлттэй. Одоогоор болоод 3-4 цагаар эхэлж байна. Яг ер нь бол Орхон аймгийн хэмжээнд 1000 тонн мах бэлтгэгддэг байсан. Энэ жилийн хувьд бол 600 тонн мах. Аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж өхөр хонь ямааны нийт 625 тонн махыг энэ сараас эхлэн Эрдмит компани цэгүүдээр худалдаалах юм а. Одоогоор нөөцийн мах худалдаалан борлуулж байгаа цэгүүд Эрдмит компани нэрийн барааны өргөтгөл, Гоёлбагийн шин тулах дэлгүүр, хүлэг зах үйлчилгээний төвийн инх төвөр худалдаалж байна. За харин нөөцийн махыг худалдаалах хүсэлтэд хүнсний нэрийн дэлгүүр аж ахуй нэгжүүд тус компанид хүсэлт гаргаснаар хамтын ажиллагааны гэрээ байгуулан
худалдаалах боломжтой болох юм а. За дашрамт дуртахад энэ жилийн тухайд улсын хэмжээнд 12 аж ахуй нэгж 15,000 гаруй тонн махыг нөөцлөн бэлтгэсэн гэсэн мэдээлэл байгаамаа. Айл зорилттой төслийн хүрээнд хэрэгжиж буй бид гэр бүлд ээлтэй хамт олон аяны туг энэ сард боловсролын байгууллагуудаар аялж байгаа. За тэгвэл 6 дугаар цэцэрлэгийнхэн ажилчдынхаа гэр бүлд хандсан олон ажлыг зохион явуулсан байна. Аймгийн засаг даргын тамгын газар нийгмийн бодлогын хэлтэс дэлхийн 100 олон улсын байгууллага NBHT телевизтэй хамтран хэрэгжүүлж буй айл зорилттой төслийн бид гэр бүлд ээлтэй хамт олон аяны туг 4-р сард боловсролын байгууллагуудаар аялж байгаа. Тэгвэл тус төслийн аянд нэгдсэн 6 дугаар цэцэрлэгийн хамт олон туг аялж буй хугацаанд 5 ажлыг төлөвлөснөөс байгальд ээлтэй хамт олон гэсэн урайнд ор багш ажилчдынхаа гэр бүлтэй нэгэн өдрийг агаар салхин гарч өнгөрүүллээ. За бид энэ айл зорилт төслийн хүрээнд боловсролын салбараар аялж байгаа бид гэр бүлд ээлтэй хамт олон гэсэн ийм тугийг хүлээн аваад бид нар одоо 7 хоног дээрээ явж байна. За энэ хугацаанд бид нар 5 ажлыг төлөвлөж хийсэн. За тэр ажлын маань нэг болох өнөөдөр байгальд ээлтэй хамт олон гэсэн ийм ажлыг өнөөдөр төлөвлөө зохион байгуулахаар одоо 40 хүний бүрэлдэхүүнтэй багш ажилчдынхаа гэр бүлтэй хамтраад энэ үйл ажиллагааг зохион байгуулахаар бид нар цуглаад байна. За энэ аян маань ажил маань ерөнхийдөө бид нар бас байгалийн хогыг цэвэрлэж бас бага хэмжээний ийм спортын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. За манай хамт олон гэр бүлтэйгээ нийлээд энэ аршааны ойр орчмыг цэвэрлээд ихэвчлэн ер нь архины шил айгүй хагалж хайсан байна. Тэгээ манайхан бүгдээрээ ингээд сайхан цэвэрлчээд одоо тэгээ сая хот огчлох руу яриад энэ хогийг бас ирээд ачаач гэсэн юм хүсэл тавьчаад байж байна. Хот огчлох бол цэвэрлцээд бид нар очиод ачаа гэсэн юм хариу өгч байна. 6 дугаар цэцэрлэг нь 28 багш ажилтнтай бөгөөд тус аяны тугийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнд 23 багш ажилчтны гэр бүл нийт 40 гаруй хүн хамрагдлаа. Байгаль дэлхийн хог хаягдлыг цэвэрлэгийн хажуугаар бяцхан спорт арга хэмжээгч мөн зохион явуулж хөгжүүлтлээ. За хүч багийнхаа дөнгөж сая бүх тэмцээнд оролцлоо шүү дээ. Танай баг сая хичнээн секундэд амжиж орж ирвэ. 26 секунд 40 27 дээл. Ер нь их амжилттай хийж байгаа болохоор их тааламжтай байлаа, их дуртай ч байсан. Энэ хүүхдийг болохоор гар дээрээ бариадгүйсэн. Гэхдээ ер нь бол аяга сансаг бол аяга хөнгөн байсан. Гар дээр цаграг барьжгүйсэн. Эргүүлж гүйсэн цаграг. Яга цаграг гэж алдаа алдаа гаргалаа. Сандраад бас жоох. За гайгүй нөө болцооно. Оолийн өрөө болохоор жоохон хүндрэлтэй байна уу? Тийм байна. Хоошоо унчих гэж явах гэдэг. Нүдэ босмол гүйж чадахгүй хаа. Энэхүү 6 дугаар цэцэрлэгийн хамт олон нэгчгсэн өдрийг ажилчдынхаа гэр бүлтэй өнгөрүүлж тэр дундаа байгаль ээлтэй хамт олон гэсэн уриатаагаар нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлын нэгэн хэсгийг шийдвэрлэж айл зорилттой төслийн бид гэр бүл ээлтэй хамт олон аяны тугийн дор хэрэгжүүллээ. Тэдний байгаль ихээ гэсэн сэтгэлгээ бусад хамт олонд үлгэр жишээ шинэлэг байж чадсан юм. Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд Орхон аймгийн засаг даргын нэрмжит Сагсан бөмбөгийн аврах шалруулах тэмцээн зохион явуулагдлаа. За тус тэмцээнийг аймгийн засаг даргын нэрмжит шилжин явах цомын төлөө зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг анх удаа төрийн байгууллагуудын ажилчин албан хаагчдын дунд зохион байгуулж байгаагаар онцлог бөгөөд нийт 22 байгууллагын 260 гаруй тамирчин оролцсон юм а. Тэмцээний нээлттэй ажиллагаанд Орхон аймгийн засаг даргын тамгын газрын дарга Соёлчхүү, Баян өндөр сумын засаг дарга Ганц цогт, биеийн тамир спортын газрын дарга Зулбаатар нар оролцож үг хэлж тамирчдад амжилт хүслээ. Төрийн байгууллагууд төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдж аймгийн засаг даргын нэрмж шилжин явах цомын төлөвт тэмцээн болж байна. Энэхүү Сагсан бөмбөгийн тэмцээн бол анх удаа зохион байгуулагдаж байгаа төрийн байгууллагууд юм. Уламжлалт болгон явдаг байсан гар бөмбөгийн болон босор тэмцээнүүд бол мөн зохион байгуулагдана. Одоо чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлэх, тэгээ нийтийн биеийн тамирын спортыг сурчлах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдын одоо хамт олонны уур амьсгалыг сайжруулах гэх мэт олон спорт бол өөрөө олон сайхан тийм өөр өгөөжтэй зүйл л дээ. Засаг даргын нэрмжит шилжиж явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 4-р сарын 15-наас 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 22 байгууллагын 48 баг оролцож шилдэгүүд тодорсон юм а. Эрэгтэй багуудаас 1-р байранд аймгийн засаг даргын тамгын газар, 2-р байранд бүсийн онцлогын эмчилгээний төв, 3-р байранд биеийн тамирын спортын газар, тусгай байранд онцгой байдлын газар шалгарсан юм а. За харин эмэгтэйчүүдээс 1-р байранд онцгой байдлын газар, 2-р байранд жаргалан цум, 3-р байранд засаг даргын тамгын
газар тусгай байранд бүсийн онцлогоо эмчилгээний төв тодорсон бол шилдэг тоглогчоор засаг даргын тамгын газрын эрэгтэй тамирчин Мөнх Оргил бүсийн онцлогоо эмчилгээний төвийн эмэгтэй тамирчин Инх Баяр нар шалгарлаа. За харин шилжиж явах цомын эзнэр аймгийн засаг даргын тамгын газар шалгарлаа. Цайхан гигээ сургуулийн хятад хэлний сургалтын тайлан тоглолт боллоо. Тус тоглолтыг энэ жилээс жил бүр уламжлан зохион байгуулахаар болсон байна. Цайхан гигээ сургууль нь 1-ээс 12 дугаар ангийн 230 сурагчдад ерөнхий боловсролын мэдлэг олгохоос гадна хятад хэлийг эрдэнэт хотноо цор ганцаараа зааж сурган мэргэшүүлдэг онцлогтой сургууль юм а. Тиймээс хятад хэлний зохих мэдлэгийг авсан сурагчдын мэдлэг үр дүнг эцэг эхүүдэд тайлан тоглолт хэлбэрээр жил бүр үзүүлж явахаар болсон байна. Манай сургуулийн бас нэг онцлог гэх юм уу өөрснийгөө жоохон бахархаж идэх 2-3 байна л да. Нэгдүгээр сая боловсрол соёлын газраас жил болгон төвшин тогтоох шалгалт авдаг. Тэр шалгалтыг 5 дугаар анги, 9 дугаар анги, 12 дугаар анги төгсөх ангиудаас авдаг. Энэ шалгалтын бүх дүнгийнхээ нийлбэрээр манай сургууль аймагт 1-р байранд явж байна. Энэ бол бид нар маа сургалтыг чухалчдын нэг том ололт төр гэсэн. 2 дугаар бид эсдийн ерхий шалгалтын төвчдүүдийг системтэй 2 жил дараад мэддэг. Үүний үр дүн бас гардаг. Энэ үр дүн сүүлийн 2 жил явахад 2015 онд улсын хэмжээнд 13 дугаарыг орсон байсан. 400 сургууль шүү дээ. 400 сургуулиас 13 дугаарыг орно гэдэг бол чамд хамжилт биш. 2 дугаарт нь бол мөн өнгөрсөн оны эсдийн хэрэгжилттэй аймагтан 2 дугаарыг явж байна. Энэ бол бидний бас та багагаал. 3 дугаар багахад маань бол бид тэтгэний энэ уралдаан тэмцээн Улаанбаатар тот болж байгаа хятадны уралдаан тэмцээн усын чамд уралдаан тэмцээнд бол манайхан бас үргэлж амжилтаар орцож амжилт гаргаж ирсэн ийм боломжтой ийм сургууль байна да. Цайхан гигээ сургууль нь хятад хэлийг онцлон сургалтандаа нэвтрүүлдэгийн хувьд хятадын олон сургуультай шипийн холбоотой ажилтдаг бөгөөд хятад улсын мэргэжлийн 4 багш хэлийг зааж сургаж байна. Хятад хэлний сургалтын хувьд 1-р ангиас эхлэн үздэг бөгөөд сурагчид 12 дугаар ангиа төгсөхдөө ярианы болон бичгийн хэлийг бүрэн эзэмшдэг гэж сургуулийн удирдлагууд үзэж байна. Сургуулийн хамгийн гол зорилго нь хүүхэд бүрийг онцгой нэг төвшөнд сургахыг зорилгоо болгодог төдийгүй улс аймгийн сургалтын чанарын үзүүлэлтээр дээгүр байруудыг эзэлсээр байгаа юм а. Ерөнхийдөө бол хятадны сургууль онцлог учраас манайх өөрснөө бас хятадын олон сургуулиудаа шип холбоотой ажилладаг. Бас хятадын мэргэжлийн багш нар ажилладаг. 4 мэргэжлийн багш ажиллаж байна. Нэг Монгол багш нэг 5 хятад багш байна. Улаанхаатын 2 дугаар сургуультай шип холбоотой. Өнөөдөр тэр сургуулиас бас 2 багш 4 сурагч ирсэн надад ажиллаж байж байна. Эдгээр бас манай тоглолтод оролцсон. Ийм арга хэмжээ гол нь болох гэж байгаа. Энэхүү цайхан гигээ сургуулийн сурагчид хятад хэл дээр сурсан дуу шүлэг уншиж бичих гээд бүхий л төрлөөр эцэг эхтэй тайлангаа тавьсан юм а. Ханган бүс худалдааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг гар бөмбөгийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд ханган бүс худалдааны төвийн ажил эрхэлдэг түрээслэгчдийн дунд зохион явагдлаа. Ханган бүс худалдааны төвийн хамт олон улирал бүр уламжлал болгон түрээслэгчдийн дунд эрүүл амьдралын үндэс болсон спортын тэмцээн, явган аялал зэрэг авхаал самбаа хурд хүчийг сорьсон тэмцээн зохион явуулдаг байна. Энэхүү гар бөмбөгийн тэмцээнд 10 гаруй багийн тамирчид оролцсон олныг хамарсан хүртээмж өндөртэй байлаа. Тэмцээний гол зорилго нь байгууллага болон тамирчин хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамт олонтой танилцуулах, хамтын үйл ажиллагааг дэмжих, мөн бие биелдрийг хөгжүүлэх, эрүүл иргэн төлөвшүүлэхэд оршиж байгаа тухай Ханган бүс худалдааны төвийн менежер Мөнхбат хэллээ. За Ханган бүс худалдааны төв нь жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээн түрээслэгчдийн дунд зохион байгуулж түрээслэгчдийг нийгмийн спортлог ийм амжилт гаргахын төлөө бас хамт олонч байхын тулд энэ ажлыг зохион байгуулдаг. 4 улирал 4 тэмцээн зохион байгуулж жил болгон ингэж уламжлал болж ирсэн битээ. За манайхан нийт түрээслэгч нараа хамруулад нэг 400-га түний хамруулсан тэмцээн болдог. 6-аас нэг 8 баг оролцож энэ тэмцээн ер нь амжилттай сайхан болж өнгөрүүлдэг юм аа. За би гэр төвийн Жавха багийн тамирчин байна. Манай баг маань гэр төв гадаа павильонуудаар нийлж ордог байхгүй. Тэгээд өдөр болгонд ингээд зохиогддог волейболын тэмцээн маань маш гоё болж байна. Өрсөлдөөнтэй болж байна. Тэгээд бидний дандаа ингэж эрүүл чирэг талаас нь ингээд дэмждэг Ханган бүс төвийн захиргаандаа маш баярлж байна юм аа. Баг бол манай багийг Nike гэдэг гутлын засгийн хамт олон байгаа. Тэгээ ер нь тэмцээн оролдоон бол аягүй сонирхолтой сайхан болж байна.
Ер нь энэ тэмцээн урлагийнхаа ач тус юм юунд оршиж байна гэж та хувь нь бид нар чи нөгөө ерөнхийдөө бас суугаа ажилд бордог. Тэгээд одоо ингээд энд чи одоо ингээд хөдөлгөөн дутагдж байгаа. Тэгээд тэрнгээр бас нөхж байгаагаар онцлог баха. Сайхан болж. Ач тус нь юу нэ? Бас нэг чөлөө цагаа өнгөрөөж байгаа бас бидний хувьд бол ажигуул болж ирэх гэж бодож шин. За ерөөсөө багууд бол нийтээ бүгд жигд байна. Тэгээ өрсөлдөгч бол манай баг болохоор соёлог залуус байгаа. Тэгээд багууд ер нь нийтээ бүгд 100% идэвхтэй оролцож байна. Тэмцээн одоо сайхан болж байна. Энэ удаагийн спортын тэмцээнээр баг тамирчид нөхөрсөг тэмцээнд оролцож нэгэн өдрийг спортлог өнгөрөөхийн зэрэгцээ салбарын хамт олонтойгоо танилцж байгаагаарч ач холбогдолтой гэдгийг хэлж байлаа. Тус тэмцээн зохион байгуулалт сайтай, баг тус бүр уриал лоозонтой танхим дүүрэн хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд тамирчдын талархлын үгтэй тэмцээн боллоо. Цаашдаа уламжлал болгон зохио явуулахаа ханган бус худалдааны төвийн удирдлагууд энэ үеэр онцолж байлаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагыг хүргэж байна. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлага хүргэж байна. За энэ удаагийн тодруулга ярилцлагын зочноор хүнс хөдөө аж ахуй сууз өмчлөгчдийн холбоодын асуудал хариуцсан мэрэгчлэн Нүрбек оролцож байна. За танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа өдрийн. Сууз өмчлөгчдийн холбооны хувьд бол Орхон аймагт бол иргэдээс маш их санал гомдлыг дагуулж байгаа бас томоохон нэгжийн хэсэг байгаа л да. Яг өнгөрсөн өдрүүдэд за өнгөрсөн хугацаанд сууз өмчлөгчдийн холбоод ер нь нэгтгэж ямар ажлыг зохион байгуулалтаар хийвэ юм бэ? Сууз өмчлөгчдийн холбоодын асуудлыг бол би 2017 оны 1 сарын 2 нас эхэлж хариуцж эхэлсэн. Энэ оронд бол сууз өмчлөгчдийн холбоодын бүх салбар зөвлөлтөд уулзч хурал хийсэн, толгомж асуудлаа ярилцсан. Бид нэг сард нэг удаа бас сууз өмчлөгчдийн холбоотой нэг уулзч шуурхай зөвлөгөө хийж яхаар ингээ хийгээд явж байгаа. Мөн сууз өмчлөлт холбоод чинь 2 салбар зөвлөлттэй. Энэ салбар зөвлөлийн удирдлагт бол байнгын тогтмол хамтран ажиллаж байгаа. Сууз өмчлөгчдийн холбоод бол өмнө бол бас нийлэн мэргэжилүүд байсан байна. Энийг бол авснаас хойш ер нь бол аль болох иргэдийн гомдлыг барагдуулах, иргэдээс гарсан санал гомдлыг шуурхай хийх ажлуудыг шуурхай хийж гүйцэтгэх, түүнийг иргэдэд бол хөргөх зам дээр чиглэл дээр бол аль болох бол чиглэл барьж ажиллаж байгаа. Ер нь бол сууз өмчлөлт холбоот дээр бол хөргөлт гомдол бол нэлээд гардаг. Энэ маань хурлаа хийхгүй байна. Мөн зарим засварын ажлуудыг хийж гүйцэтгэхгүй байна гэсэн асуудлууд их гарч байгаа. Бид нар аль болох энэ гарсан гомдлуудыг бол тухайн барагдуулж иргэд нь бол хөргөж байгаа. 70-35-35-11-ээр ирсэн өргөдөл гомдлын тагуул би бол тухайн хүмүүст бол уулзч утсаар ярьж заримдаа биечлэн уулзч заримдаа нь бол тухайн цөөхөн гүйцэтгэх захирал болон гомдол гаргасан иргэдийг бол урьж байлгаж агаад асуудал бол ярилцж байгаа. Орхон аймгийн хэмжээнд одоогоор яг хичнээн сууз өмчлөгчдийн холбоо 2 сууз өмчлөгчдийн холбоо салбар байна гэдэг нь шүү дээ. Яг нийтдээ хэд байна? Тэгээ яагаад ер нь 2 салангад байгаад байгаа юм бол? Сууз өмчлөлт салбар холбоо бол Орхон аймагт бол Орхон аймгийн салбар холбоо гэж байгаа. Энд бол 25 цөөх хариуд хамрагддаг. Эв нэгдэл цөөхт бол 6 цөөх ингээд хамрагдаж явж байгаа. Энэ бол яг тухайн цөөхөд бол өөрсдөө бол эвлэлдийг нэгдэж байгаа нэг хэлбэр. Үүнийг бол бид нар бүгд нэгтгэх биш. Би бол энэ салж байгаа шалтгааныг бол тайлбарлахдаа бол нэг цөөх салбар зөвлөл бол олон цөөхтэй байснараа ажил бол нэг сайжирна гэж ойлгохгүй. Салбар зөвлөлд 2 салбар зөвлөл хоорондоо бол ажиллаараа бас өрсөлдөх шаардлага байгаа. Аль болох цөөхүүд хоорондоо салбар зөвлөлд бол өрсөлдөж энэ ажлын үр дүн сайжирна. Олон цөөх байснараа бол ажлын үр дүнд бол төдийлөн сайн нөлөөлөхгүй. Яг хөө өдөрт зөв менежментээр авч явах нь болно л да. Би бол энэ цөөхүүдийг бол 2 цөөхөө бол байснараа бол нэг ажил муудна гэж байхгүй. Хамгийн гол нь хэн юу хийж ийнэ гэдгийг бол харах чухал. Одоогийн байдлаар цөөхүүдээс гарч байгаа жишээ нь ирээдүйн тэр орц хаалга гэд зарим цөөхүүд бол өнгөрсөн бол гарсан гомдлууд дээр бол тэр хариуцлага юм хийсэн, хаалгын янзлсан. Иргэд маань бас энэ дээр бас анхаармаар байгаа. Цөөхүүд юм хийхгүй байна, цөөхүүд ингэж яах гэдэг юм хүртлээ. Альбаа хурал зохион байгуулалт бол
хуралд нь оролцохгүй оролцоо мó идэх мó цөөхөд хийсэн ажлаа нэг цаасан дээр бичээд иргэд өрхөд тараадаг тэдэнд хурал гэдэг энэ хуралд оролцдог мөртлөө өөрсдөө бас гомдлыг гаргадаг шүүмжилдэг юмыг бол шүүмж болно би бол шүүмжлэх хүлээж шүүмжлэхдээ өөрсдийнхөө идэх оролцоо байж иж тэр асуудлыг шүүмжлэмээр байгаа. Альва юмд хандлага бол иргэдэд энэ сөөхүүдийг хянаж сөөхүүдийн үйл ажиллагаа хийвэн жиг тогтвортой явуулах хүмүүс иргэний үүрэг шүү дээ. Өрх иргэн өөрөө тухайн сөөхийн хурлыг одоо идэвхтэй оролцсон хурлаа зарлуулаад төлөөлөл өдөр зөвлөлийн дарга гүйцэх захирлаа сонгох чөлөөлөх энэ эрх үүрэг бол тухайн байрны оршин суугчд байгаа учраас энэ дээр бол иргэд маань жоохон анхаарал хандуулж тухайн сууг юу хийж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж ажилламаар бид нарт хамтарч ажилламаар байна. Тэрнээс дандаа шүүмжил гаргаад байгаа чинь юмны эрх талыг бас харж үзэх болохгүй талыг бас шүүмжлэх нь зөв. Энэ дээр бол аль альталтаа төр зохион байгуулалтын зүгээс ч гэсэн бид нар хамтарч ажиллана. Тухайн оршин суугаа иргэд маань энэ дээр бас анхаарал хандуулж цөөхийг бол бид нар бол үйл ажиллагааг бол тогтвортой өрх бүрд тухайн байранд бол хүртээмжтэй ажиллах тал дээр бол хамтарч ажиллахыг бас уриалж байгаа. За Орхон аймгийн хэмжээнд бол одоо таны хэлж байгаа хоёр сөөхийн салбар зөвлөл байгаа гэдэг нь за тэр тухайн салбар зөвлөлөөс ч гэсэн хэлжсэн л да зарим нэг маш идэхгүй энэ сөөхийн үйл ажиллагааг авч явж байгаа одоо хүмүүс байна. Эднэрийг одоо бид яг хүчрэхгүй байна гэдэг. Тэгвэл орон нутгийн удирдлагын зүгээс энэ одоо ажиллаа хийх байгаа сөөхүүд дээр одоо яг ямар арга хэмжээ авах юм бэ? Бид нар бол ажиллаа хийхгүй сөөхөдтэй бол уулзж байгаа. Бид нар одоо ер нь бол сөөхүүдийн үйл ажиллагаанд бол танилцаад нэг үржилт явна. Хамгийн гол нь бид нар яг одоо бол тэр муу сөөх гэж бас хэлэхэд хэцүү. Хүмүүсийг бол яаж байгаа. Хамгийн гол нь тухайн сөөхүүдийн үйл ажиллагаанд танилцсны дараа тухайн сөөхийн захирал гүйцэтгэх захирал ажиллаа муу хийж ивэл тухайн байрны орсон шүүгчд хуралдаа идэвхтэй оролцож тухайн гүйцэтгэх захирлаа өөрсдөө чөлөөлөх шинээр томилох бүрэн иргэд. Тэрнээс төр захиргын байгууллагаас тухайн цөөхөн гүйцэтгэх захирлыг чөлөөл томилох эрх зүйн үндэс байхгүй. Хуулиараа тэгж явж байгаа учраас тухайн цөөхийн оршин суугчид энэ асуудлыг бол өөрсдөө хурлаараа шийдэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэрнээс хөндлөнгийн зүгээс бид нар төр захиргын байгууллага ажиллаа муу хийж ийн гэдэг тухайн цөөхөн гүйцэтгэх захирлыг бид нар чөлөөлөх бол эрх зүйн үндэс байх. Аймгийн засаг даргын хамгаалалт газрын одоо санал хүсэл хүлээ авах утас 7035-35-11-оор бол мөн телевизэд хандлага бол маш их байдаг л да. За иргэдийн зүгээс ихэвчлэн одоо 414 416 дугаар байрны сөөхөөс маш их гомдол ирдэг. Энэ байранд яг ямар сөөх ажилтیں۔ Одоо ямар удирдлагатай. Одоо өнгөрсөн 7 хоног та бас хамтарч бас зарим нэг үйл ажиллагаан дээр ажилласан гэж байна. Тэр сөөхийн яг ямар ажил дээр хамтарч ажиллав? Хос баган 99 гэсэн сөөх байгаа. Өнгөрсөн 7 хоногт 35.1 дээр гомдол ирсэн. Үүний дагуу бол өнгөрсөн 7 хоногт тэр нэгдүгээр орцсных нь хаалган салаад унтсан байсан. Энийг гагнуулсан. Потолуудаар бол хлорын шохоо жавлин гэж бодисуудыг ариутгал хийлгсэн. Энийг бол би 5 дахь өдөр бол цөөхөн гүйцэтгэх захиралтай уулзч энэ ажлуудыг гүйцэтгүүлсэн. Ер нь бол гарч байгаа гомдлуудыг бол тухайн бүрдэн төрөд цөөхөн гүйцэтгэх захиралтай уулзч бол асуудлыг бол дор нь шийдвэрлээд явуулж байгаа. 70-35 хооронд нэг заримдаа гомдол ирсэн хүмүүсийн утас руу холбогдоход би тийм гомдол гаргаагүй гэсэн асуудал гардаг. Худлаа мэдээлэл бас хэд юм байгаа. Тэгэхээр энэ аль аль талдаа хүмүүс бол үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй. Маш сөөхөн үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ бас хяналт тавьж орсон суугчд нэгэнд ая тухтай амьдрах юм бол тухайн сөөхөн үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцож болох талаас нь дэмжиж болохгүй талын бол бүгдээрээ хамтарч шийдвэрлэж явмаар байна. За баярлалаа. Оргил цаг мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлага хүргэлээ. Энэ удаагийн тодруулга ярилцлагын зочноор хүнс хөдөө аж ахуй, за мөн сууз өмчлөгчдийн асуудал хариуцсан мэрэгчлэн Нүбек оролцлоо. Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Чухлын шударгаар шуурхаа өргөн нураатай оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн 21 цагийн мэдээнд хүрээд өндөрлж байна. Маргааш шинэ мэдээлэлтэйгээр эргүүлцлаа. Баяртай үзэгчтэй.